What's up guys? Тэгээд дахин уулзж байгаадаа баяртай байна. За бичлэг хийгээгүй удсан уучлаарай. Тэгээ бид тэр өнөөдөр болохоор Thunder-ийн хишиг талаатай хамтарсан ганцхан шалтгаан гээд дундаар reaction хийж байгаа. Анхны Монгол дуу. Тий, Монгол анхных нь. За тэгээд гэхдээ бас анхны Монгол дуу гэхэд бүр амар гоё сэтгэлд хүрч байгаа амар. Яг энэ дууны бүтсэн түүх мөнхөнтэй бүр үнэнхээр гоё. Надад амар таалагдсан. Химээр санагдал авч байгаа гэх. Нэг Батцаяа гээд нэг хор тавдартай тэмцэж байгаа залуу зориулсан. Тэгээд ганцхан тэрэнд биш бусад бүх залуучуудад тийм амьдрах урам зориг ер нь амьдралын талаарх тийм гоё дуу юм шиг. эрэг талаас нь. Тий, эрэг талаас нь тийм нөлөө өгч байгаа нэг тийм хөө дуу. Ягамаа. Гоё юм билээ. Нэг сонсцоо. Удаа давх нэг сонсч. Тэгээ яг бөөндөө хамтаа сайхан сонсоод ярилцаад явцгаая гэж бодлоо. За тэгээд юутсан эхэлцгээе. Сайн уу? Амьдралын хотод нэгэн сюрприз ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр цусны хор тавдар. Би цусны хор тавдартайгаа өөдрөгөр тэмцэж байгаа. Энийг одоо хинээсээ бүр нэг амар зүрхэн орсон юм гэдэг. Амьдралд ингээд өвчин туслаа гээд сюрприз гэж хүлээж авч ийн энийг тэрийгээ тэгээд айгуу гой хүчтэйгээр даван туулаад одоо бол хүн болгонд ингэж хүлээж авч чадчих шүү дээ. Яг үннийг хэлэхэд надад ч тийм тэгэл үнэхээр байхгүй байх зурх цусны хор тавдрын үнэхээр ямар гэдгийг яг сайн мэдгүйсэн сонсоход л үнэхээр аимшигтай хүч юм санагдаж байна. Гэтэ юуцсан энэ хүчтэй залуугийнхаа түүхнээс нь яг байхантай хуваалцъя. сонсцгоё. За яа. Би Өөдрөгөр тэмцэж байгаа гэж байна. Тийм гайхалтай сайхан зүйлсийг тэр болгоо анзаардаггүйсэн юм шиг санагддаг. Хин нэгэнд зүрх сэтгэлээж хуваалцдаггүй. Амьсгалж байгаа, амьдарч байгаадаа талархаа болчихсон байсан. Тэгэд би рефер тандартай холбогдож хүмүүсийг өдөр болгоноо хайрлаасаа гэдгийг уриалаад сайхан дуу гэж хүссэн юм. Одоо л надад амьдрах чим хүсэл байна. Би энэ цусны хор тавдартайгаа хизээж буучихгүйгээр тэмцээх хүсэж байна. Харин та Яа. За Ярээр Аа. яг гоё нэг хэдхэн 30-40 секунд яриагаараа яг гоё одоогийн нийгмийг илэрхийлсэн шиг санагдаад байгаа надад. Зүгээр л одоо амьдарч байгаадаа амьсгалж байгаадаа эрүүлийнх амьдарч байгаадаа талархаа байцсан гэдэг үгийг хэллээ тий. Тэгээ одоо бол зүгээр л ингээл амьдарч байгаадаа талархаж байна гэд нэг тэгдэг хүн бол ховор шүү дээ тий. Нийтээ хүний шунд гэдэг бүр амар бүр эцтэй толцсон тий. Би бүр амар лекц уншиж байгаа санагдчихлаа. Юу ч сайсан сонсцгоо. бүхнийг өдөр болгоныхаа хайрлаж үр бүтээлтэй гоё өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Амьдрал бол биелэг юм шүү. Өдөр болгоныгаа хайрлаж үр бүтээлтэй өнгөрөөцгөө. Надад мянган шалтгаан байхад бас зогсоо. Ихтэй бас гоё болоод байна шүү тий. Надад мянган шалтгаан байхад бас зогсоо. Ердөө ганцыг өгөө. Сонсох ердөө ганц юм шиг. Мэдээж н рэпсхийн эхлэхээс өмнө яг үндсэн гол тахилтын нэг ярилцчих уу. За тэгэхээр энэ тахилт гэсэн бүр амар их юм өгүүлж байгаа тийм. Энд онох зөндөө шалтгаан байна шүү. Унах шалтгаан муудахгүй шүү дээ. Маш олон байгаа. Наад цахаас ихсүүлээ. Гэхдээ харин босох ердөө ганцыг л өгөөч гээд мэдээж хүн тэр ганц чухал шалтгааныг амьдралаас өөрөөсөө хайж болно тийм. Мандуураар бас хийж. Тэр шалтгач магадгүй таны аав ээж гэр бүл хийж байгаа тийм. Цааш нь ийдсэн сонссон. Надад ганцхан шалтгаан үгүй шат болгон хийдэг одоо ганцхан шалтгаан өгсөд бүх юм болчих юм шиг бодсон ганцхан сургууль төгсөөд би өмнө нь гинэн байж чихэн амьдрал гэдэг тийсөө үеийнх мэн тэр бүдүүн хөдөлтөд төрсөөр өдрөөс ирэж унахгүй өөрийн цагаа өгсөөр өнгөрсөн бүх бараандсан шнүтний өмнөр өнгөрсөөр өвдөх бүртээ өвдөө хийдэг бүх юм сайхан төгснө аялсан хот өглөө гэхэд оройд ч хөндлөө гэхэд аз жаргал дүнгүй ээж чиний төлөө гэдэг сэтгэл санаас өнлөө гэхэд өнөө шин би үхлээ гэхэд нар мандад гара мандаж гэрэл тусан өглөө гэхэд амьдрал тийм л ингийн болохоор агшин бүртээ амьдрмаар такши мөртөө динамик новшин бүхнийг алгасмаар ашиг гарахгүй найзлмаар хаашаа ч юм бэ сахилмаар начиг амьдрал тайтай задус маш их байгаад баярмаар Юу болоод өнгөрч үү?
Амар өгнөд явуулсан өнгөрсөн. Тэр болгоныг ярих үнэхээр цаг байхгүй. Ярих цаг чалга тэгээд сонсон баг тэгээд угаасан. Тий. Амар юм. Сургууль төгсөөл бүх юм болчих юм шиг сандаг байсан тий. Одоо Угаасан бид юм хэлээд байгаа юм байна л та. мэдээ 10 жил болж байгаа бүх хүүхдүүд гэж боддог тий. Би ч гэсэн тэгж боддог байсан. Гэтэ яг үнэндээ ингэ төгсөөд үзсэн чи юу вэ? Дөнгөж тийм ихний байж дээ тий. Йоо. Гэтэ бүр амар байна. Ихтэй яг гоё нэг мэдээж та нарыг сонсож байгаа зөндөө залуучууд байгаа тий. Тэр бүрт одоо энэ дуу хурж ийн гэхээр бас цаанаа нэг гоё мэдрэмж, эерэг мэдрэмж төрж байна. Тэр олон залуучуудад ийм гоё эерэг сэтгэлдлийг хүргэж байгаад нь тий. Тэгээд уг нь би яг амар нэгдүгээр тэгээ сонсож байхдаа ярихмаа бэлдсэн байсан чи ярьсан чинь тал нь байхгүй болчих. За юусэн цаасан явцгаа. шалтгаан байхад босоо зогсоо Ердөө ганцыг өгөөч надад өнөө Мянган шалтгаан байхад босоо зогсоо Ердөө ганцыг өгөөч надад өдөх мянган шалтгаан байхад босоо динэг ердөө ганцыг өгөөч надад шантрах мянган шалтгаан байхад босоо чангарах ердөө ганцыг өгөөч намайг муулах мянган бацаан байхад намайг хайж хүн ганцхан Йоо. Муулах мянган бацаа байна. Нэг гоё байна. Саяны яг энэ 6 мөр бүр амар очлоо. Гэхдээ бүр Хэлэх үг алах. ямар гоё бичээ вэ нүг. Аргагүй л нэр зориулчээ. Зориул үнэхээр сэтгэл гаргаж бичсэн юм шиг байна. Яг ялангуяа сүүлийн 2 мөр те муул мянган хүн байхад бацаан байх юм байна. Мянган хүн байхад чамаа хайрладаг ганцхан байх болно гэж. Хэрвээ энэ чамаа хайрладаг мянган хүн муулдаг нэг хүн нэг юм иймэрхүү байсан бол хичнээн сайхан байдаг тийм шүү дээ. Гэтэ тэр мянган хүн чамайг тэгж мууллаа гэд өнөөдөр бид нэр тийм болчихгүй тийм. Тэр талаас нь бас бодож үзээд ер нь яг энэ бацаа шиг хүчтэй. Зэрэгтэй. Ууштай. Тэгээ цаашаа Үзье. Надад ганцхан шалтгаан байхад би янзгаамаа зогсох болно. Ганцхан чамдан байсан ч би амьдрал авч босох болно. Ганцхан чадах байсан ч би хичээж хүмүүс сонсох болно. Ганцаархнаа байсан ч хизээж онтрохгүйгээр асах болно. Ээж минь надад итгэж байхад, найз минь хажууд зүтгэж байхад, нийгэм намайг ширтэж байхад, хүүхдүүд намайг шүтэж байхад, хүмүүс тэнд өдөрж байхад, шүн бүр сэрүүн хитэж байхад, буужигч яасан чадахгүй, хүн бүр намайг дэмжиж байхад, залуу хүн байж гатултай дүнсгэр байж болохгүй. Ядуу байсан ч гар хөлтөө өмсөх юмар гололгүй. Хатуу байсан ч яахвэ амьдрах угаас амаргүй. Ханцуу шамдаа дайраад ороход хизүү зүйл гэж огтгүй. Ердөө ганцхан шалтгаан байхад ертөнцийг би өөрчилнө. Нийгэм бүгдээ харанхуй болон шүтэнцийг би асаана. Хөдөлмөр дамжуулж үтсэн бүгдийн сэтгэлийг нь нангаана. Орой болгон харанхуйдаг чөглөө болохоор наргаана. үнэхээр нэг тийм гайхаас өөр бүр юу ч хийж чадахгүй. Амар. Сайн ихтэй хамгийн сайн гоё үг нь болохоор нийгэм тэр чигээр харанхуулсан ч би шүтэнцийг асаана гэдэг тий. Энэ бүр амар гоё нэг тийм энгийн мөртөө бүр амар гоё талд тутагтай цаана зөндөө зүйлийг агуулж байгаа тий. Баг 2 дугаар бадгийн хэлчихэж байгаа бүх зүйлсийг агуулсан юм шиг. Би амар гонигтэй юм. Сая дүмээс залуу хүн дүнсгэр байж болохгүй. Галт өртөө байх хэрэгтэй. Тэгээд Тэр бас адилхан бацаа юм чинь гэсэн. тийм уулаагүй. Модод яг тийм адилхан бацаа. Зүгээр л яг ямар нэг заач байгаа зүгээр явахгүй. Энийг сонсоод болж байгаа сэтгэлээ олцож байгаа шүү ойлгоорой. Зүгээр ойлгоо. Тэгэхээр Гоё нөө. Амар гоё урам зориг авч нөө. тэгээд юу ч цаашаа сонсож байгаа яг ахилтан бас үнэхээр гоё үгтэйгээс гадна энэ доо бүр амар гоё аялалгууд юм а тий. За цаашаа. Мянган шалтгаан байхад босоо зогсоо Ердөө хэлтэн хэсэг. надад өнөө Яг энэний дараах хэсэг бүр өмнө гоё тий. босоо зогсоо Ердөө ганцыг өгөөч надад өдөх мянган шалтгаан байхад босоо динэг ердөө ганцыг өгөөч надад шантрах мянган шалтгаан байхад босоо чангарах ердөө ганцыг өгөөч намайг муулах мянган бацаан байхад намайг хайж хүн ганцхан Бид бүгдээрээ
өөр ингэсэн хэцүү зүйлтэй нүүр тулж байгаа. Би та нарыг бүгдийг чинь чин сэтгэлээсээ хүчтэй байгаасаа гэж хүсэж байна. Бас өөртөө байгаа бүхнээ хайрлцгаая. Чамд унах мянган шалтгаан байсан ч гэсэн босоо зогсох ганцхныг олоорой. Ее. Яа. Дуусчлаа. Бас л дуугийн дууссны ч мэдэхгүй дуусглаа. За. Бас зөвхөн дуугийн ш дуусчихгүй бас нэг хэдэн үг хэлээл амжчих юм ба тий зүрхэнд орсон юм. Гэтэл Тагаас өнөөдрөөс ихтэй зүгээр зүгээр. Одоо ганцхан шалтганаасаа бүрэн бат яг гой зуураа тий. Юу ч болж исэн тэр ганцхан шалтгаан бүхний дээр байгаа болохоор гомдсон цоцсон нам зуураас явах юм. Супер мессеж. ямар ч асуудал тулгарсан яг гой хүчтэй тий. Яг хүмүүс гарсан шиг. Нэг бүр яг ингэж ойлгож сонсож байгаа юм дээр бүр айгүй гой уран зориг оруулах гой дуу байна тий. Тэгэхээр Өвдөж заавал ухаарахгүй байх тийм. тий эхлэлд нь бацаа юм хэлсэн шүү дээ тий. Заавал өвдөж заавч гэж ухаарахгүй ш. Яагаад өдөр болгоо амьдралын тэр энгийн зүйлээс ухаарч болохгүй тий. Үнэхээр гой дуу байлаа энэ. Бид болж байгаа юм зөндөө авах уу? Тийм зөндөө байгаа. Тэгээд энэ маягаар бас зөндөө манай Монголын залуучууд маань тэр нэг шалтгаан олоод тийм тэр муусан мянган бацааныг тоолгүйгээр нэг шалтганаасаа гой бат зураад яваасаа гэж бодож байна. Дараагийн бичлэгээр уулзъя өнөөдрийн гой. За гэтээ дүнсгэр байгаад яах вэ? Дараагийнхаар уулзъя. Баяртай.